Голын савдгийн харанхуй сүм дотор. Сүүдэрт дарагдсан аврах хөшөөний царай өдрийнхөөсөө тис өөр аимшигтай харагдана. Тахилын ширээн дээр мяраалаг бүдүүн эмхтэй ширээний ирэмгээс тас зуран хөвтөх бөгөөд түүний амьсгаадах тоолонд ширээ хөшөөтэйгөө нийлэн чичирхийлж байлаа. Эмхтэй нүүрний хувирал яг л өнөөх голын савдгийн хөшөөтэй 70% төстэй боловч яг одоо нүдэн цагаанаараа эргэж амьсгал нь боогдсон мэт тарчилж байв. Түүний ард хагас нүцгэн нуруугаараа битүү хар хайрстай биеэрээ дүүрэн аалзны тор мэт соригтой догшин харцтай залуу зогсно. Хамгийн аимшигтай нь түүний духан дээр чигчи хурууны чинээ жижигхэн ивэр ургасан байлаа. Залуу хөшөөрөв ширтэн шүдээ ярзайлгаж асуув. "Энэ чи юм уу?" "Би байна." хэмээн эмэгтэйг арайхийн дуу гомгц. Ивэрт задуу эмэгтэйн толгооноос барьж ширээ мөргүүлээд хүзүүрүүн шуудал соёогоороо зооч. Тэр эмэгтэйн цусыг том томоор балгах тусам түүний биедэх хуучин соргинууд нь аажмаар аниж идэгч байлаа. Харин өнөөх эмэгтэй өвдөж тарчлахын оронд цусаас оруулах нь ямар нэгэн ариун үйл хэрэг мэт царайнда баясал тодруулна. Пөөх, дандаа л загсны муухай үнэр үнэртэх юм. Залуу уруулаа харчаад ууртайгаар хашгирлаа. "Надад жинхэнэ эм хэрэгтэй байна." Чөтгөрүүдийн хувьд дотоод хүчээ хуримтлуулсан өндөр түвшний тулаанчид бол хамгийн сайн жинхэнэ эм болдог ажээ. Голын савдаг арайхийн босож хувцаа янзлаад хүзүүндэх шархаа даран айдас бишрэл хойлолцсон өнгөөр хэлв. "Эм ирсэн шүү. Өмнөхөөсөө ч илүү сайн 5 хүн ирсэн. Хоёр нь хаш шингэн түвшнийх, бүр маш залуухан, амттай. Би тэднийг хизээч явуулахгүй. Танд заавал таалагдана. Хуучин дүрмээрээ тэр хоёр нь минийх шүү. Чи тэр хоёрын нэгийг нь саатуулж бай. Үлдсэн 3 муу анхан шатны тулаанчдыг чамд шагнал болгож өгье." гэж залуу бардам хэлв. "Боол би зүхэхгүй." Голын савдаг хэдий хүч чадлаар энэ залуугаас илүү байсан ч түүний өмнө нохой мэт бүхэлдсэн. "Өгсөн эмийг дуугүй лав. Одоо яв." хэмээн залуу тушаалаа. Хулсан хашаатай амбарт билевсэн эмэгтэй загсны шүд аягаж өгөхөд шин и чимээгүүхэн загсны махны хилтерхий бүрийгч үлдээлгүй шимж идлээ. Өнөөх галзуу залууч түрүүчийн гიშгэ орж хашгирахаа болж болонд чимээгүүхэн шүлөө ууж байв. Шин игийн тарих маш хурдтай ажиллаж байлаа. Тэднийг тосгонд орж ирсэн цагаас л чөтгөрүүд аль хэдийн оньсон тодорхой. Баг зэрэгд алдаа гаргавал өмнөх хуйгууд шиг ормөргүй алга болох нь гарцаагүй. Энэ үед лим үжин хашааны үүдээр орж ирв. Билевсэн эмэгтэй чөтгөр дарах хилцэнхэнд саад болохгүй хичээн хүүхдээ тэврээд галзуу залуутай цуг хашааны гадаа гарцсуулаа. "Амттай байна уу?" Лим үжин шэнийг шохорхон ажиглана. Хэдий тэр шэнийг фан хүнийг яасан гэдэгт бүрэн итгэхгүй байсан ч фан хүн шиг бардам хүнийг ухрааж чадсан нь л түүнийг жирийн нэг анхан шатны тулаанч биш гэдгийг баталж байлаа. Бас анх удаа чөтгөрийн ангуунд гарч байгаа мөртлөө дүүгээс нь ч илүү тайван байгаа нь түүнд ихэд таалагдж байв. Бусдад нь анхааруул. Хүн гүр сэрэмжтэй байж бие биенээсээ салахгүй байхыг сануул. Тосгон дотор чөтгөр байна. Химэн шэний сүүлийн балга шүлөө уучгаад лим үжин рүү ихцлэн харж хэлв. "Юу? Чи бүр даргаж эхэлж байна уу да?" Лим үжин инээмсэглэх гэсэн боловч шэнигийн хидэрхийн ноцтой хүйтэн харцыг хараад өөрийн ирэхгүй дууга хурааж "Ойлголоо. Би одоохон очиж хэлье" гэд эргэж алхлаа. Гэтэл түүнийг дөнгөж эргэж харахтаа зэрэгцэн хар салхи мэт аимшигт өмхийн үнэр хашааны гадаа салхилан өнгөрөв. Дөнгөж саяхан л хашааны гадаа сууж байсан билевсэн эмэгтэй, хүүхэд, гарзуу залуу гурав кэрхэн 100 ор мөргүй алга болчихлоо. "Битгий салж яваарэ. Хурдан очиж Лишин ханд хэл." Лим үжин 1 секундын дотор нүднийх нь өмнөөс хүн хулгайлагдсанд итгэж ядан богинэлдээ суглан хар салхины араас сум шиг харуулаа. Чөтгөр дарах хилцэнхний яг хамраас нь хүн булаана гэдэг бол тэднийг игт доромжилсан хэрэг байв. Тэрээр хаш шингэн төвшний хурдаараа хитгэн амьсгааны дотор хідэн 10 алхам үсрэн хөөж байтал хажуугаар нь хар сүудэр зурвсхийн өнгөрлөө. Хар илтээ сугалсан шин и түүнээс ч илүү хурдтайгаар хар салхины араас нэхэж байх нь тэр. "Хөөй, чи үхэхгээ юу? Чамд бусдыг дууд гэж хэлсэн биз дээ." Лим үжин хаширв. Энэ чөтгөр бол яалтч үгүй хаш шингэн төвшний чөтгөр тул
анхан шатны тулаанч хичнээн яарад ч нэмэргүй шүү дээ. Гэтэл Ли Мүжинг ардаа дуудахтай зэрэгцэн Янчун гол гинтхэн аимшигтайгаар хуржигнэж 10 алд өндөр усан давлгаа босгон тэр. Давлгааны орой дээр голын савдаг эмэгтэй хөрл нүцгэн бардам зогсож байлаа. Хэрв тэр гараа ганц л савл энэ тосхон тэр чигтээ усанд ороорох бай. Хараал эд. Хи Мүжин шүдэ зуулаа. Шэнигийн зүв байж. Энэ бол зүгээр нэг чөтгөр биш. Чөтгөр дарах хилцээхнийг устгахаар маш нарийн төлөвлөсөн өрх байжээ. Энэ голын савдагтай тулалдахад дүү Ли Шинхэн нь хүртэл ирээд хүчрэх хэсэг нь эргэлзээтэй. Гэтэл өнөөх зөрөгтэй чимшиг, тэнэг чимшиг Шэний аль хэдийнэ хар салхины араас ойд орчихсныг тэр сая анзаарав. За ингээд өнгөрдөг байж дээ. Хи Мүжин айцаа даран богино нэлдээ чанга атгалаа. Ойн гүнд. Шэний цагаан сармагчин авраг могоон алхмаа бүрэн хэмжээгээр ашиглан модноос модонд яг л нисэж байгаа мэт хөнгөн бөгөөд хурдтайгаар дүүлэхдээ Хи Мүжин араас нэрээгүй бас тосооны зүгээс асар их усан давлгаа босож байгааг анзаарчээ. Гэхдээ тэр огтхонч сандарсангүй. Харин ч маш тайван байлаа. Энэ хоёр чөтгөр Хи ах дүүсийг салгаж байгаад ганцаарчлан устгах төдөлгөөтэй байгаа нэгт. Тэдэнд бүгдээрээ нийлж тулалдах ямар ч боломж үлдсэнгүй. Амьд үлдэх ганц л зам биен. Өөрийнхөө өмнө байгаа чөтгөрөө хурдан устгах. Шэний хар илдээ чанга атхан модны мөчрөл дээр буухад түүний өмнө хар салхи сарниж хар хайрсаар бүрхэгдсэн духандаа ивэртэй залуу ухаан ардсан хүмүүсийг газар шидэн зогсож байг. Ивэрт залуу эргэж хараад Шэнийг баймагц царай нь уур хилэнгээр дүүрч архирлаа. Яагаад чи араас ирдэм бэ? Чи надтай тулалдах хэрэгтэй гэж бодоо юу? Тэр залуу үзэгсэлэнтэй хааш шингэн төвшний Ли Мүжинг араас нэрж түүний амттай цусыг нь уун гэж тооцоолж байсан юм. Гэтэл энэ муу анхан шатны тулаанчийн цус түүний хоолны дуршлыг ч хөдөлгөж чадахгүй байр. Тэр бол жирийн чөтгөр биш. Луугийн удамт залуу мангас. Түүний аманд орох хүн хүртэл зэрэг зиндатай байх ёстой шүү дээ. Ойнгүнд хар салхи сарниж, Жафон химээх ивэрт залуу чөтгөр гүнзгий амьсг аавн зогслоо. Хол замд хурдтай давхснаас болж түүний бие дэх хуучин сориунууд нь задарч цус шүүрч ихэлсэн байв. Гэхдээ тэр өвдөхөөсөө илүүтэйгээр тэрхүү өв битөөсөө таашаалаавн биеийн жижирхийлж байлаа. Тэрээр толгоогоо өргөн тэнгэр өөд аимшигтайгаар архиран бархирахад ой мод тэр чигтээ нам гүн болж нисэх шууд гүүх амьтад бүгд айсандаа чичирч байв. Жафон яартай тосгон руу буцахыг хүсэж байсан тул Шэнийг яг л модноос жимс тасдаж байгаа мэт маш хялбархнаар устгачна гэж бодон савраа сунглаа. Түүний хар хайрстайгаар ямар ч зэвсэг хэрэггүй. Өөрөө л аимшигт зэвсэг байлаа. Шэний хоёрдугаар хар илдээ чанга атхан түүний дайрагтыг маш тайвнаар хүлээн зогсоно. Энэ чөтгөр өмнөх нохоо сармагчин чөтгөрүүдтэй огтхон ч адилгүй. Үлгэр домогтол гардаг луугийн удам тамтан гэдэг нь илт байлаа. Шэнийд айдас бус, харин ч цус нь буцалсан тайлбарсахын аргагүй довдлол мэдрэгдэж байв. Түүний дотоод хүч илдрүүн шилжиж, элдний ир шүнийн харанхуйтай уус нь нийтлээ. Шунхай чон бузрыг устгагч эрдэм. Шэнигийн илд Жафонгийн хайрстай гарыг огтхонч тэргэлгүйгээр пас цагчлаа. Чөтгөр ихэндээ өвдөрх гэж мэдэрсэнгүй. Зүгээр л яагаад хүний мах урагдах чимээ гарахгүй байгааг гайхан харуул. Түүний гар таллан хуваагдаж газар унсан байх нь тэр. Цусч гарсангүй. Харин Шэнигийн хар элдэнд хідэн улаан зураас нэмэгдсэн байр. Шэний зогшортгүйгээр урагштай арч илдээ чөтгөрийн цээж рүү бүлж орхилоо. Мах нэвтлэх чимээ гарав. Илд амьд амтан мэт чөтгөрийн биеэс тоолж баршгүй олон улаан судалс орж илдний өнгө тэр чигтээ цусан улаан болж хойров. Чи намайг идэж байна уу? Жафон уурандаа галзуурах шахан хашгирч нөгөө гараараа Шэнигийн бугуунаас шүрэн авлаа. Алтан нарны 8 эрдний бие эрдэм энэ луу мангасын саврын өмнө юу ч биш мэт цаасан шиг л урагдж Шэнигийн бугуу руу савран зоогдов. Жафон илдийг сугалж авахыг оролдсон боловч Шэний өвддгийг огтхонч тоосон шинжгүй. Харин ч илдийг цааш нь улам гүнзгий бүлж орхив. Анхан шатны тулаанчийн хүч хизээч луу мангасын хүчийг давхгүйч. Илднээс сорогдон ирж буй цусан улаан энерги Шэнигийн бие рүү урсан орж түүнд шавхагдшгүй их хүчийг өгөөд зогсохгүй бугуун дэх шархыг нь нүд ирмхийн зуурт идэлгээж байлаа. Намайг идэн гинэ. Жафон галзуурсан мэт инээгээд гинтхэн Шэнийг тавьж
хоёр гараараа өөрийнхөө цээжний махыг урж эхлэв. Мах урагдах чимээ гарлаа. Тэрхэн зуурт 10 алд урттай аврах том хар луу болон хувирж тэнгэрт хөөрлөө. Түүний духан дах цусан улаан эвэр гэрэлтэж цээжинд нь зоогдсон хар ийт яг л өргөс шиг жижигхэн харагдаж байв. Хаа! Аврах луу тэнгэрээс маш хүчтэй хар салхи хүлээлгэж моддыг үндсээр нь булал татан шэн ирүү дайрлаа. Түүний хогд зэвсэггүй болсон энэ бяцхан хүн одоо ямар ч аюулгүй мэт санагджээ. Гэтэл шэний толгоогоо өргөн түүн рүү тайвнаас ширтэв. Дараагийн хоромд луу чөтгөрийн хайрс босож ард нь ямар нэгэн аимшигтай зүйл байгааг мэдэрлээ. Эргээд гартал тэнгэр тэр чигтээ цусан улаан өнгөтэй тоолж баршгүй олон элдний дүрсээр дүүрсэн байв. Шэнигийн царай цонхиж амьсгаагаа гаргахтай зэрэгцэн тэрхүү цусан улаан элднүүд аадар бороо шивэл луу руу нөмрөн буулаа. Дэлбэрэх чимээ тасралтгүй сонсогдов. Авраг луу яаж ч зугтаж чадсангүй. Хайрстай биеэрээ хамгаалахыг хичээсэн ч улаан элднүүд түүнийг яг л төмөр дагтаж байгаа мэт нүдэж газарт унгав. Дайралт дууссаны дараа луугийн биед наардсан улаан гэрлүүд яг л гар шиг дүрлзэж хар хайрсыг нь хайлуулан шатааж эхэллээ. Луу чөтгөр өвдсөндөө газар тийжлэн ой модыг сүйтгэв. Улаан гал унтрах үед тэрээр үхлээс арайхийн мултарч өнөөх таашаад авдаг бардан зан нь ор мөргүй алга болсон байлаа. Лүү арайхийн толгоогоо өргөж шэнигийн цонхоор царай хараад багталтайгаар инээж. Сайн байна. Одоо харин миний ээлж химэн архирлаа. Түүний бодлоор шэний бүх хүчээ барсан нь тодорхой байв. Гэтэл шэний нүдэ анилаа. Луугийн дотор гинтхэн айдас төрж дахин тэнгэрүүд харуул. Түрүү чихтэй яг ижилхэн магадгүй түүнээс ч олон цусан улаан элднүүд тэнгэрийг бүрхэн гарч ирхэн тэр. Тэгээд 2 дахь, 3 дахь давалгаа. Тэнгэр тэр чихтэй улаан өнгөнд дууслаа. Үгүй ээ, энэ худлаа. Чи намайг хуурахгүй шүү. Химэн лүү цөхөрсөн хоолоогоор хашгирн аимшигтай том амаа ангаалаа. Гэвч шэнигийн гар доош буухад тэр тоо томшгүй улаан элднүүд лүү мангасыг тэр чихтэй дарж юу ч үлдээлгүй устгаж орхив. Үүнийг хийхин тулд шэний бүтэн 40 жилийн чөтгөрийн насаа шатаасан юм. Түүнд хүртэл хайран санагдаж байлаа. Гэтэл систем дээр мэдэгдэх гарч ирэв. Хааш шингэн төгсний ихэн шатны луу мангасыг устгав. Нийт нас 1427 жил. Үлдсэн нас 1230 жил. Шингээж дууслаа. Үлдсэн чөтгөрийн нас 1435 жил. Нэгтгэх боломжтой. Шэн и утаа манарсан газар руу алхан очиход луугийн цогцсны ихэнх хэсэг нь улаан галд хайлан алга болсон байв. Тэрээр үлдэгдэл дундаас гэрэгтэж буй луугийн цүмийг авч өмнө нь орж байсан үнэгний цөмтэйгээ цуг хадгаллаа. Одоо олзоо тоолох цаг биш. Шэн и эргэж ойд ухаан ардан хөвтөж байсан Ли Шяо Ар Ма Тао хоёрыг мөрөн дээрээ тохоод загсны тосгоны зүг хурдлан гүйлээ. Шүү юун загсны тосгон. Янчун годын хүлжирнэх чимээтэй зэрэгцэн тосгоны иргэд гартаа бамбар барин харанхуй шүнийг гэрэгтүүлнэ. Тэдний царай бамбарын гэрэлт сүүдэрнэн харагдах бөгөөд нүдэнд нь ямар нэгэн галзуурал, мухар сүсгийн оч гэрэгтэж байлаа. Хэсэг залуу загасчид гартаа сэрээ барин хүн шарахтай газар хөвтөх чөтгөр дарах хилцийнхнийг чижлэн зогсно. Хөгшин Ю, Хи Шяо Ар хоёр ухаан санаа нь орон гарan арайхийн амьсгалгаж. Ойрын зан тулаанд гаргууд Ма Тао хамгийн хүнд байдалтай байх бөгөөд биеийнх нь бүх яс хугарч хар дүрэнд ховцсон цусанд нэвчжээ. Тэд голын савдаг яагаад гинтхэн ингэж галзуурн дайрч чөтгөр дарах хилцээхнийг устгахаар шийдсэнийг огт ойлгохгүй байлаа. Уг нь энэ голын савдаг бол ард иргэдийн хүндэхийг хүлээж 400 жилийн турш энд амар тайван амьдарсан. Чөтгөр дарах хилцээс хүртэл чимээгүйхэн хүлээн зөвшөөрөгдсөн хагас хууль ёсны амьтан байсан юм. Хэрв тэр ингээд яамны хүмүүсийг арчихвал насаараа усан дор бүхээс өөр аргагүй болж 400 жилийн тайван амьдрал нь үгүй болно шүү дээ. Ямар ч шалтгаан алга. Төрөөс цалинждаг муу ноход одоо яах болж байна? Мөн шанг химээхэр чангаар хөхөн инээж, алтан чоны хээтэй дүрэнд ховц өмссөн хийшинхний мөрөн дээр гიშиглээ. Хаш шингэн дөвшний энэ ахмадын гар нь мушигдэн хугарч, цагаан яс нь цухан ухаан ардсан байв. Гэтэл хитгэн хормын өмнө тэрээр тосгоны иргэдийг үерийн уснаас аврах гэж хамаг хүчээ шавхаж байсан шүү дээ. Бусад загасчид мөн шангын энэ үйлдэлийг хараад дотроо бар зэрэг эвгүүцэж байв.
Тэд голын савдгийг шүтдэг ч гэсэн төрийн хүмүүсийг ингэж доромждох нь хитэрсэн хэрэг гэдгийг мэдэж байлаа. Энэ үед голын савдгийн сүмийн гадаа Мужин маш их ядарсан байдалтайгаар зогсож байв. Түүний царай цан хийж амьсгаадж байсан ч өөдөөс нь харах дайснаасаа харцаа салгасангүй. Түүний өөдөөс ногоон дайшинцтай голын савдаг зогсох бөгөөд Хевлид нь Мужингийн богино илдгүн зогтсон байлаа. Савдаг эмэгтэй Хевлид хилдээ ямар ч хувирлгүйгээр ширтснээ инээмсэлж суглан аваад газар шидэв. Цустай ил дунахтай зэрэгцэн савдаг маш зөөлөн дуугаар хэлв. Би түүнийг хүлээж байна. Харин чи юу хүлээгээд байгаа юм бэ? Мужин өнөөх хар сарих болон одсон чөтгөр рүү дүүгээс нь өөр хинч биш. Дөнгөж анхан шаттай Шэн И явсныг санаад дотроо санаа алдлаа. Тэр хоёр чөтгөр хоёулаа хаш шингэн төвшний сүүлийн шатанд байсан нь ах дүүсийн хэрээс хитэрсэн дайснууд байсан юм. Гэтэл мөн Шэн гинтхэн хажуудах хүнийхээ гарт байсан сэрийг шүүрж аваад олын савдаг ихийнхээ өмнөөс энэ яамны нохойг алцгаая химэн хашгирч Мужин рүү дайрлаа. Тосгоны дарга бодох эзэг нь үүнийг хараад нүд нь орой дээрээ гарах шахав. Энгийн хүн пулаанч руу дайрна гэдэг бол амиа хордож байгаагаас ядгаагүй. Тэр хүүгээ зогсоох гэж таяага толом ухсхийв. Мужин өөдөөс нь сэрээ барин гүүх тэр жирийн иргэн рүү хараад ядаргаатай юм гэж бовтонснаа биеийнх нь хамаг хүч барагдан хойшоогоо унлаа. Тэр савдагтай тулалдахын тулд байдаг бүхнээ шавхсан байв. Мөн Шан өөрийгөө бурхны өмнө гавьяа байгуулж байна хэмээн бахархалтайгаар инээмсэглэн сэрээгээ далайдаг. Мах нэвтлэх чимээ гарав. Түүний царайны ховрол тэр чигтээ хөшиж, аманд нь цус амтагдан, хоолоогоор нь урт хар илд нэвт гарч ирэх нь тэр. Дазар унсан Мужингийн бүдгэрч буй хараанд нэгэн танил дүрс тодрон харагдлаа. Тэр хүн мөм Шанийн толгооноос хар илдээ сугалж аваад цогцыг нь алхан өнгөрч Мужингийн хажуугаар гарлаа. Түүний царай болон дүрэнт ховц нь битүү цусанд будагдсан байв. Шэн И буцаж иржээ. Голын савдаг түүнийг хараад сандар муулралдав. Яагаад чи ирдгийн? Тэр хаан байна. Би түүнд 5 сайхан эм бэлтчихэд хүлээж байхад. Гэтэл савдаг Шэн Игийн ингрээс нэгэн танил үнрийг үнэртэх нь тэр. Энэ бол яартчгүй Жао Фунгийн Логийн цөмний үнэр байлаа. Чи үхмээр байна уу? Савдгийн царай тэр чигтээ уур хилэнгээр дүүрч хашгирлаа. Шэн Иг хариу юу ч хэлэлгүйгээр хар илдээ далааж, шунхаа чон буцрыг устгагч ирдмээ бүрэн хүчээрээ ашиглан тэнгэрээс буух үхлийн хадуур мэт хүчтэйгээр цавчлаа. Савдаг эмэгтэй хойш ухарсангүй. 2 гараа өргөхөд уснаас 2 тонголог гинж гарч ирж Шэн Игийн илдийг ороож ав. Ямар ч зүйлийг тас цавчдаг хар илд усан гинжинд ороогдон гацаж, түүнээс сорогддог улаан энергич усан дугаагдан алга болов. Би чиний арсыг хуулж, ясыг чинь цайруулж, Логийн эзнийхээ сүмсийг тайвшруулах болно. Савдаг эмэгтэй дахин нэг усан ташуур гаргаж ирээд Шэн Игийн биеийг тасдгаар аянга мэт хурдтайгаар ороолгож эхэллээ. Гэтэл Шэн И элднийхээ ишийг тавьж, майхалтай хурдан хөнгөн алхмаар усан ташуураас булдаж, савдаг эмэгтэй нь яг урд нь тулж очлоо. Түүний нүд маш хүйтэн, яг л үхлийн нэгч мэт харагдана. Шэн Игийн нүдэнд тэр эмэгтэй биедэх бүх судсууд яг л гэрэгтэж байгаа мэт тод харагдлаа. Судс таслах Логийн баригт хүчтэй дэлбэрэх чимээ гарав. Шэн Игийн цагаан хаш мэт бат бүх нодрог савдгийн үзэгсэлэнтэй царайг яг голоор нь дэлбэж зөрхөн тэр. Тэрхэн зуур савдгийн чөтгөрийн эд шид сарниж, түүний жинхэнэ дүр төрх ил гарлаа. 400 жилийн турш хүмүүсийн тахилын махаар хооллож, ямар ч хөдөлгөөн хийлгүй амар жимэр амьдарсан тэр эмэгтэй яг үнэндээ үс ноосондоо баригдсан. Өөхөндөө дарагдсан гахаа шиг аврах том мангас болон хувирчээ. Голын савдаг цохиусан бүдүү нүрээ даран хаширлаа. Тэр тосгоны иргэдийнхээ өмнө өөрийнхөө жинхэнэ гахаа шиг дүр төрхийг харуулахыг хүссэнгүй. Тэр бол энэ нутгийг ивээгч бурхан шүү дээ. Савдаг уурандаа агаардах тоож баршгүй олон усан туслыг сум мэт хувиргаж, Шэн И рүү бороо шиг шүршив. Гэвч Шэн И цагаан сармагчин авраг могоо налхмынхаа хүчээр сумнуудын дундуур усан могоо мэт сүлжин савдгийн яг өмнө нь тулж очоод судс таслах Логийн барилтаараа түүний биеийн бүх цэгүүд рүү угсруулан цохилоо. Хүчтэй дэлбэрэх чимээ тасралтгүй гарав. Савдгийн чөтгөрийн хүч тэр чигтээ сарниж, түүний үзэгсэлэнтэй байсан бие нь хувцсаа багтаж ядтал бүдүүрч, үхэр шиг том мангас болон хувирв. Угаасаа Жао Фунд хамаг хүчээс оруулж,
Дээрээс нь лим үжинтэй тулалдаад маш их ядарсан байсан түүнд суц таслах эрдмээр цохиулна гэдэг үхлийн цохилт байлаа. Агаар дах усан сумнууд ч замхар нь алга болов. Шэний хамаг хүчээрээ нэг өшөглөхөд савдагийн аврах том бие хойш шидэгдэж өөрийнхөө артадмад хөшөөг мөргөн хинхлээд сүмийн дээврийг нураан унлаа. Шэний агаарт шидэгдсэн хар илдээ барьж аваад нурсан сүм рүү орж савдагийн хүзүүнээс барин тахилын ширээн дээр хүчтэй савлаа. Савдаг мдээгүй болсон гараараа арайхийн босхыг оролцсон ч Шэний түүний мөрөн дээр гიშгэж буцаагаад дарчв. Савдаг Шэнийгээс мэдрэгдэх аимшигт үхлийн аюулыг мэдрээд гуйж эхлэв. Чи намайг арж болохгүй. Миний гитсэнд луугийн үр байгаа. Би янчин голын луугийн хатан болно. Би шүү юун тосгоны голын савдаг байна. Намайг авраач. Түүний энэ өрөвдөлтөй орилох дууг сонсоод гадаа зогсох тосгоныхны нүд орой дээрээ гарах шахав. 400 жилийн турш тэдний шүтэж 300 хүүхдээ өргөсөн бурхан нь одоо нэг жирийн залуугийн хөл дор гიშгүүлчгээд авраач гэж гуйж байна шүү дээ. Голын савдгийг аварцгаая. Төрийн нохтыг арцгаая. Тосгоны дарга өгсөн хүүгээ тэврэн галзуурсан мэт уйлж хүмүүсийг төрхөллөө. Түүний үгэнд орж 10-аад залуучууд гартаа сэрээ барин шин ирүү ухсхив. Тэд өмнө нь ч бас ингэж л дайрч чөтгөр дарга хэлцийнхнийг хөөж явуулдаг байсан. 70 мянган хүн амтай энэ тосгоны уур хилэнгийн өмнө ямар ч өндөр түвшний тулаан чухардаг бичигдээгүй хүүхтэй. Гэвч Шэний үүнийг нь огтунж тоосонгүй. Тэр сүмийн нурангаас нэгэн хурц мод сугалж аваад савдгийн нуруу руу нэвт сүлбэж тахилын ширээтэй нь хадаж орхилоо. Савдгийн муухагаар орилох дуутай зэрэгцэн Шэний зүүн гараа өргөж хурууныхаа завсар чөтгөр дарга хилцийн хар модон тэмдгээ хавчуузан харуулад хүйтнэр анхааруулав. Чөтгөр дарга хилдэс тушаалын дагуу чөтгөр устгаж байна. Хүндлэмгийн хүмүүс холт. Гэвч уурандаа сохорсон залуус үүнийг тоосонгүй. Төрийн нохоог арцгаая химэн дайрсаар байв. Гэхдээ бамбарын гэрэлд Шэнигийн царайнаас тэд өмнөх ахмадуудад байсан шиг эргэлзээ өрөвдөх сэтгэлийн алийг нь ч олж харсангүй. Шэний гараа зангидлаа. Дараагийн хоромд цусан улаан гэрэл гяс хийж хүний нүдэнд үзэгдэхийн аргагүй хурдаар хамгийн түрүүнд гүйж явсан залуугийн толгойг нэвт сүлбэж дараа нь 2 дахь, 3 дахь. Тосгоны дарга өөдөөс нь гүйж явсан 10-аад залуу тэрхэн зуурт цуврам унахыг хараад айдсаар хөлдөж орхив. Энэ удаагийн яамны хүн өмнөх хүмүүсээс тис өөр байлаа. Гэвч тэр үүнийг гүйцэд бодож амжсангүй. Түүний духыг ч бас өнөөх улаан гэрэл нэвт сүлбэж тосгоны дарга газар питхийн унлаа. Үүнийг харсан бусад тосгоныхны зүрх зогсох шахаж чөтгөр дарга хилцийн хоёгуудыг барьж байсан хүмүүс сэрээгээ шидэн бүгд өвдөгсөгдөн унцгаалаа. Дарга өршөөгөөч, голын савдаг ихийг минь өршөөгөөч химэн уйлэлдэн мөргөж эхлэв. Шөний эргэж хараад хар илдээ далайлаа. Мах цавчих чимээ гарав. Голын савдгийн толгой тасрам унахад түүний бие аврах том сахалгүй цулбуурт загас болон хувирв. Шэний ямар ч хэлбэлзэлгүйгээр загасны гидсийг хүүрнэ. Дотроос нь гэрэгтэх чөтгөрийн цөмийг авч халааслаад загасны махнаас нэг хэсгийг огтхон авч амандаа хийн зажиллаа. Тосгоных нь энэ аимшигт дүр зургийг хараад мөрхөөж болно. Бүгд гүлийж хүшлөө. Тэдний хэдэн зуун жиж шүтсэн бохныг нь нэг залуу нүднийх нь өмнө алж бүр махнаас нь огтхон идэж байна шүү дээ. Шэний загасны махнаас дахин нэг том хэсгийг тастан авч сүмээс гарч ирлээ. Тэрээр урд нь хөшиж орхисон нэгэн загасчныг заамдан авч өнөөх түүхий загасны махыг амруун чихв. Загасч мэр огөөдөс хүрсэн ч Шэний түүний амийг дарж хүйтнэр тушаалаа. Зажлаад залг. Тэгээд надад хэл. Та нарын бохны амт ямар вэ? Загасчин ир айсандаа нулим сунган чичирч байсан ч түүний аманд амтагдах тэр загасны мах урд өмнө нь амталж үзээгүй тийм гайхалтай шүүслэг амттай байлаа. Тэр өөрийн ихгүй залгиж дараа нь бурхнаа эдсэндээ гимшим уйсан ч ахаад нэг залгимаар санагдах хүслээ дарж чадсангүй. Маш сайн тижээжээ. Дахиж битгий тижээгээрэй химэн Шэний түүний хацрыг зөөлөн алгадаад илдээ хуйлан цааш алхлаа. Энэ үед ухаан орсон өнөөх галзуу залуу шаварт хутгалцаар сүмийн зүг гүйж ирв. Тэр нурсан сүм, үхсэн хүмүүс бас гахаа шиг том загасны цогцыг олж харлаа. Тэр гинтхэн бүх хүчээ шавхан хүмүүсийн дундуур дайрч гарan загасны хүүрлэгдсэн гидс рүү үсрэн орж загасны махнаас галзуурсан мэт зулгааж идэж эхэллээ.
Тэр нулимс шүлс цусандаа хотолдон байж сүүлийн 10 жилийн турш тээсэн бүх өшөө хорслоо энэ загсны маханд шингээн зайлгэж байна. Үүнийг харсан тосгорныхны нүднээс нулимс урсаж, саяхан шин ийд хүчээр мах идүүлсэн эр цээжээ дэлдэн уйлсан ч дотроо нууцхнаар шүлсээ залгиж байлаа. Бамбарын гэрэлд хуурамч агтаар бүрсэн хөшөөний арт нь ховхорч, доторх шавар нь ил гарсан байв. Янчин годын мандалд өглөөний нарны туяа гядвалзан тусна. Хулсан хашаатай жижиг амбарын гадаа шин ий сандал дээр суун хар элднийхээ хуйг алчуураар нямбайлын арчиж байлаа. Тэр хүн асаж халамжлахдаа мууч, аз болоход билевсэн эмэгтэй галзуу залууг байнга асарсаар туршлагатай болсон тул хүн шарахтай Матао Ли шинхэн хоёрын цусыг нь тогтоон боож хүнд үстэй болгож өгсөн байв. Ухаан орсон Ли мужин тэр хоёрт яарн им уулгаж амийг нь аварлаа. Тэрээр өрөөнөөс ааж ухан алхан гарч ирэв. Үсээ сул тавьсан түүний царай цон хийж амьсгалан тасалдаж байсан нь өчигдөршин хэрээс хитэрсэн хүч шаардсных байлаа. Түүний өнөөх гуйлыг бардан байдал нь алга болж уруул нь хагарчээ. Yi мужин шэнийг нь нурууг ширтэн. Өчигдөршин өөрийг нь аварсан тэрхүү цуст дүрстэй аажмаар уусхан бодлоо. Тэрээр сөнгөцсөн хоолоогоор бусд нь хаацсан юм гэж асуув. Тэд зүгээр ядарсан байсан юм. Өглөө эрт босоод яам руу морьдоо авахар явсан гэж шэний алчуура 50 нилдээ зүнгээ хариуллаа. Yi мужин нэг сандал чирж ирэн шэнигийн хажууд суугаад гараараа ирүүгээ тулан түүний хажуу царайг ширтэж эхлэв. Юу асуухаа мэдэхгүй байсан тул зүгээр л гүлийн харж байлаа. Шэний түүний энэ харцыг тэсвэрлэж ядан хөмсгөө зангидан муухай харахад Ли мужин гинт инээд алдаж хэлв. Чи үнэхээр чөтгөр адахта гаргууд юм а. Чинжоу хотод өссөн энэ бардан бүсгүн хувьдч төсөөлөхийн аргагүй гайхалтай зүйл байлаа. Тосхны иргэдийн цаана юу болсныг нарийн хараагүйч голын савдгийн тэрхүү үххийн муухай ойрлон одоо ч чихэнд нь сонсогдох шиг. Хэдэн зуун жил шүтэгдсэн тэр бардам чөтгөр тийм өрөвдөлтөөр хашгирна гэдэг бол ямар аимшигтай зүйлтэй нүүр тусны илрэл байв. Би чамайг үхчихлээр гэж бодсон шүү гэж Yi мужин хэлв. Тэр хар салхины араас явсан хүн бол өнөөх Yin байвэгээс ч илүү хүчтэй Лугийн удамт чөтгөр байсныг тэр голын савдгийн харцнаас ойлгосон байлаа. Савдгийн харцанд тэр эвэрт чөтгөрт бүрэн мэдлэж түшсэн бахархал дүүрэн байсан юм. Гэтэл амьд буцаж ирсэн хүн нь Шэн И байлаа. Тэгж бодоогүй чинь сайн хэрэг гэж Шэн И тоомжиргүй хариулав. Yi мужин босож зогсоод инээмсэрлэлээ тодруулан Шэн Ид гүнээ мэхийн ёсоллоо. Хэрв Шэн И өөрийг нь үхсэн гэж бодоод шуудхан Чинжоу руу мэдээ хүргэхээр зугтсан бол хинч түүнийг буруутгахгүй байсан. Яагад гэвэл анхан шатны тулаанч хааш шингэн төгшний хоёр чөтгөрийн эсрэг зогсох ямагч боломжгүй шүү дээ. Гэтэл Ли мужин гинтхэн хуучин зандаа орж Шэн Игийн гарыг тэврэн аваад өөрийнхөө том хөхөндөө нааж гомдлолов. Би үнэхээр үхтгэе айсан шүү. Хуруугаач хөдөлгөж чадахгүй байж тэр савдгийн өмнө тайван царайлах гэж хичээгээд тэгсэн чинь бүр огт тоохгүй байсан гэд боддоо. Уур хүрмээр тэрээр эрхлэн мөргөжлүүж ярив. Чамайг хурж ирэхэд миний нулимс гарах шахсан шүү. Ашгүй чи царайдаг болохоор чинь нүрээ улайлахгүй гэд арайхийн нулимсаа твчсэн. Шэн И түүний гарнаас бугууга мулталж аваад болио гэлээ. Өчигдөр сэрэн цүлбүүлэх гэж байхдаа огтхонч айсан шинжгүй байсан хүн одоо ингэж маяглахыг харах ядаргаатай байв. Ашгүй дээ, амьд үлдсэн нь л хамгийн чухал. Yi мужин ингэрээ даран инээмсэглэлээ. Түүний энэ хээгүү зан харсан Шэн Игийн нүдэн дэх харлагаас үлдсэн хүүтэн харц баг зэрэг зөөлрөв. Шэн И Бэйюн хотоос гарснаас хойш өөрийн мэдлгүй аллаг цус асруулсан амьдралд дасаж бүр цус харахгүй бол дотор нь эвгүйхдэг болтлоо өөрчлөгдснөө сая л анзаарлаа. Харгас байх нь энэ ертөнцид амьд үлдэх зэвсэг боловч өөрөө тэрхүү харгас зангийнхаа боол болох ёсгүйг тэр ухаарав. Энэ үед билевсэн эмэгтэй хидэм хуучин хувцас тавьсаар айдас хүндэтвэд холилдсон харцаар дөхөж ирээд дарга та хувцаа салих уу? Шинэ хувцас олдоогүйч энэ их цэвэрхэн шүү гэлээ. Түүний ард өнөөх галзуу залуу ямар ч галзуурсан шинжгүй харин ч Шэн И рүү гүнээ талархсан харцаар харан зогсож байр. Солирох хэрэггүй гэж Ли мужин толгой сэгсрэв. Чөтгөр дарах хэлтэст буцаж очихдоо цусанд будагдсан энэ хувцастайгаа очвол Шэн Игийн баатарлаг давьяа илүү тод харагдаж
хилтэст хөлөө олоход нь тослоно гэдгийг тэр мэдэж байлаа. За яах вэ? Химэн бэлэвсэн эмэгтэй урамгүйхэн хэлээд халааснасаа нэгэн модон шугам гаргаж ирж. Тэгвэл би таны мөрний хэмжээг авч болох уу? Гэж аяархан асуув. Шэний гайхан зогсоход лимужин шугамыг нь авч магадгүй чамд ховц соёж талархснаа илэрхийлэх гэж Чинжоу руу явуулах гэж байгаа байх гэд Шэнигийн мөр бие бүр хар элднийх нь уртыг хүртэл химжиж өглөө. Бэлэвсэн эмэгтэй хинжээгээ аваад баярлан гарч явхдаа үүдэнд нэгэн эртээ мөргөлдөв. Тэрээр гартаа өвсөөр уйсан том загасны мах барьсан байх бөгөөд хүмүүс тараахаар яарч байлаа. Энэ бол өчигдөр Шэниид хүчээр савдагийн мах идүүлсэн ир байв. Тэр тосгоны хүмүүрд голын савдагийн махнаас амсуулж тэднийг 400 жил хуурсан тэр аимшигт мухар сүсгийг нь арилгахыг хичээж байгаа нь энэ ажээ. Савдагийн махыг идснээр тосгоныхны өөрсдийгөө хуурдаг байсан хуурамч итгэл нуран унана. Бурханд үйлчлэхээр явсан гэж итгүүлдэг байсан хүүхдүүд нь үнэндээ зүгээр л мангасын хоол болсныг тэд сая л жинхнээсээ хүлээн зөвшөөрч байв. Лимужин Шэнигийн мөрөн дээр гараа тавиад инээмсэглэн гуйлаа. Үлсгэлэнгийн үед хүмүүс хүүхдээ сольж иддэг гэдэг. Амьд үлдэхийн тулд шүү дээ. Чөтгөр тэдэнд хэрэгтэй байх үед шүтэж, хэрэггүй болохоор нь идэж байна. Энэ бол жирийн хүмүүсийн амьд үлдэх арга. Харин бид бол тэдний татвараар амьдардаг. Тэдний дээр байдаг хүмүүс шүү дээ. Тийм болохоор тэднийг хэтэрхий хатуу шүүх хэрэггүй. Шэн дарга. Энэ удаад тэднийг өршөөж болох уу? Өчигдөр Шэнигийн нүд цавчилгүй 10-аад хүний хөнөөс нь Лимужинг үнэхээр цочилдуулсан ч дотор нь уужирсан байв. Учир нь тэр Чинжоу хотын баян айлын хүүхдүүд хизээч ингэж шийдэнгүй байж чадахгүй. Гэхдээ цаашдаа дахин хүн албал байдал хэтэрхий хурцдах аюултай байлаа. Тэд өчигдөр чамайг өршөөх бодлого л байсан да гэж Шэни хөмсгөө өргөв. Бид энэ дүрмт хувцсыг зүгээр ч нэг өмсөөгүй шүү дээ. Дайрсан хүмүүс нь өөхөх ёстойч бусд нь биднийг тижээдэх хүмүүс. Хөөе. Чи яагаад миний гарыг түлхээд байгаа юм бэ? Яг л онгон охин шиг хүчж босохгүй юм аа. Гэж Лимужин гомдлов. Цаашаа бай. Химэн Шэни түүний гарыг холдуулаад тайвнаар ураг шалхлаа. Тэр сэрсэн цагаасаа хойш хизээж бусдыг дээрлэж муу зүйл хийж байгаагүй. Зөвхөн амьд үлдэхийн төлөө л тэмцэж ирсэн. Гэтэл энэ эмэгтэй яриагаар бол өөрөө яг л хүн алхаас буцдаггүй цуст мангас шиг сонсогдож байгаа нь түүнд инээдтэй санагдав. Шүү юун тосгоны загсны зах урд өмнө хизээж байгаагүйгээр ил хөл нам гүн байлаа. Ли Шявар хөгшин Ю хоёр дахин нэг тэрэг хөлсөлж хүнд шарахтай Ма Тао Ли Шинхэн хоёрыг яг л ороосон хуймаг шиг бон хөвтүүлв. Лимужин хэдий им уусанч биеийн сул хэвээр байсан тул тэрэгний гадаа сууж замзаах үрэг гүйцэтгэн. Шэнь-И урд нь Байюн хотод зөвхөн илжиг унаж үдсэн болохоор өндөр, том, хагас чөтгөр морь унах нь ихэндээ бар зэрэг эвгүй байлаа. Гэхдээ байнга догшин байдаг тэр морь өнөөдөр Шэнь-Игийн цуснд будагдсан хар дүрмт хувцсыг хараад ямар нэг аимшигтай мангасын үнэр мэдэрсэн мэт айсандаа чичирч маш номхон алхалж байв. Шэнь-Игийн царай гаднаа тайван харагдахч дотроо маш их зүйлийг бодож байлаа. Годын савдаг өгөхөөс өмнө би янчун годын луугийн хатан болно гэж орилсныг тэр под санаж байна. Систем дээрх мэдээллээс харахад тэр ивэрт чөтгөр нь яартчгүй хёогийн удамт мангас байсан. Тэр мангас нийт 1400 жил амьдрах настай байсан ч дөнгөж 100 гаруйхан жил амьдарсан байв. Хүний насаар тооцвол дөнгөж 10 орчим настай хүүхэд гэсэн үг. Гэтэл ийм жаахан байхдаа л хаш шингэн төвшний ихэн шатанд хүрсэн байна гэдэг бол цаана маш том арын хаалгатай хүчирхэг гэр бүлээс гаралтай болохыг игтгэн. Шэний өмнө Байюн хотод хүчирхэг аргалтай үнгэн чөтгөр алж байсан. Гэхдээ тэр үед хийн байвэ гих том бамбай түүнд байсан тул чөтгөрүүд шууд ерөнхий командлагчаас өшөөгөө авахар явсан шүү дээ. Харин энэ удаад Ли Шинхэн тийм том артал болж чадах эсэх нь эргэлзээтэй байв. Гэхдээ тэр лөө энд нуугдж голын савдагт хоосон амралт өгөөд явж байсныг бодвол бас л хавхнаас мултарсан золбин нохой шиг байсан байж таараа. Надад систем байгаа цагт чөтгөрүүдтэй дайсагналцахгүй байхын аргагүй. Гол нь миний хүчит хүрэхгүй байна. Хэрв би хангалттай хүчтэй байсан бол хідэн хөгшин лөө өшөө авахар ирсэн ч баярлаад л өгдөх байсан. Гэж Шэний дотроо дүгнэлээ. Тэрээр системээ нээхэд мэдэгдэл гарч ирлээ. Хаш
шингэн төгшний сүүлийн шатны загсан чөтгөрийг устгав. Нийт нас 1020 жил. Үлдсэн нас 70 жил. Шингээж дууслаа. Үлдсэн чөтгөрийн нас 1500 жил. Нэгтлэх боломжтой. 40 жилийн насаа шатаагаад ч үлдсэн нас нь ийм асар их тоонд хүрчээ. Голын савдагт ердөө 70 жил үрдсэн байсан нь тэр яагаад амьдралаараа дэнчин тавьж луу мангаст үйлчилсэнийг илтгэлнэ. Насан дуусаж байгаа чөтгөрүүд ихэвчлэн өндөр түвшинд хүссэн байдаг тул тэдний цөмнөөс хүчирхэг эрдэм унах магадлал өндөр байдаг. Шинэ ий нэгтгэх боломжтой гэсэн бичиг рүү анхаарлаа хандуулав. Энэ үг чөтгөрийн нас 1000 давхад л гарч ирдэг ажээ. Тэрхүү бичигдээр дартал шин тайлбар гарч ирв. 1000 жилийн насыг нэгтрэж чөтгөрийн эрдэнийн таст үүсгэх. Чөтгөрийн эрдэнийн таст. Чөтгөрийн үхэхийн өмнөх дурсамж болон хорсол шингэсэн зүйл. Тулааны эрдэмд ашиглавал чөтгөрийн дурсамжаар дамжуулан эрдмийн нууцыг тайлах хурдыг нэмэгдүүлнэ. Уувал насыг уртасгах үйлчилгээтэй. Шинэ ий үүний утгыг шууд л ойлголоо. Тэрээр угаасаа төрөлхийн гоц авьяастай хүн биш тул өндөр түвшний эрдмийг шууд ойлгоход тархин хүрдэггүй сул талтай. Жишээ нь сажих аянгад хуйлмал эрдмийг төгс эзэмшихийн тулд ямар ч ахиц гаралгүй олон жилийг дэмий өрсөн шүү дээ. Өндөр түвшний эрдэм сурахад зөвхөн цаг хугацаанаас гадна ухаарл хэрэгтэй байдаг. Харин энэ тастыг ашиглавал тэрхүү дутагдлаа чөтгөрийн дурсамжаар нөхөж хязгаарлалтыг давах боломжтой болох аж. Гэхдээ 1000 жил гэдэг дэндүү үнэтэй юм да. Химэн шин ий дотроо харамсан бовтонлаа. Сайн зүйл хэдий ч үнэн хэтэрхий өндөр байв. Тэрээр системээ хаагаад одоохондоо чөтгөр дарах хилцээс бэлэн эрдэмүүд авч хүчээ зузаатгах нь хамгийн зөв зам гэдгийг ухаарлаа. Энэ үед тэрэгний хурд саарав. Шинэ ий толгой өргөн харвал тосгоноос гарах гол зан дээр үе түмэн хүмүүс шавааралдан зогсож байлаа. Загасчид худалдаачид гээд бүгд л ууртай, хүүтэн харцаар тэднийг чимээгүйхэн ширтэнэ. Орон нутгийн яамны хоёгууд арайхийн замыг нь чөлөөж өгөхөөр хөлсөө туслуулан зүтгэж байв. Битгий хар. Шууд яваад өнгөр гэж хим үжин сандарсан өнгөр шивнээд Шэнигийн урдуур ором хаахыг хичээлээ. Тэрээр Шэнийг уурлаж дахин аллаг үлдэхүй гэхээс үхтлээ айж байв. Хаш шингэн төгшний чөтгөрийг ганцаараа устгасан хүн 10 хүнийг алж чадах бол 1000 хүнийг ч амархан устгаж чадна. Энэ шалтгаанаар Чинжоогийн язгууртнууд эндэрж чөтгөр устгахаас үргэлж зүгтдэг байсан юм. Хэрв олон энгийн иргэн устгавал нэр хүнд нь унаж Чинжоод хөл тавих ихгүй болдог бичигдээгүй хөөлтэй. Надад итгээрэй. Удахгүй бүх зүйл сайхан болно гэж хим үжин Шэнигийн ханцуунаас зуурангуйлаа. Өчигдөр бэлэвсэн нэмэгтэн авсан хэмжээ бол зүгээр ч нэг хувцсны хэмжээ биш. Харин энэ тосгоны шин шүтээний хэмжээ байсан юм. Энэ хүмүүсийн сэтгэл санааг тайвшруулахын тулд тэдэнд шин шүтэн хэрэгтэй. Харин тахилын ширээн дээр гიშгэж одын савдлыг устгасан Шэнигийн дүр төрх тэдний зүрхэнд хэдийнэ гүнээр хоногшсон. Удахгүй үлгэр домог мэт яригдж түүний нэр хүнд эргээд үснэ гэдгийг Ли Мүжин мэдэж байлаа. Юу? Шэни гайхан түүнд рүү харав. Чи уурлахгүй байна уу? Гэж Ли Мүжин түүний хитрхи тайван царайг хараад асуулаа. Шэни нүдээ эргэлдүүлээд жолоогоо чангатглаа. Байюун хотод байхад хүмүүс түүнийг үүнээс ч илүүгээр харааж үзэн яддаг байсан шүү дээ. 1500 жилийн чөтгөрийн нас, хоёр ширхэг хаш шингэн төвшний чөтгөрийн цөм халаасанд нь байхад энэ зэргийн хоосон харц түүнд ямар ч хамаагүй байлаа. Хитрхи нялуу юм да. Чинжоо хот, чөтгөр дарах хилтэс. Хажуугийн хаалган дээр хоёр сүүх тэрэг зогсож Ли Шаваар санаа зовсон байгтайгаар хатагтай эзэнт нь гэрт нь хүрэх үү гэлээ. Хэрэггүй, зүгээр л даднах шахнууд байна. Бай эмчдэрэ байж. Түүний эрдэм сайн болохоор сорь үлдээхгүй гэж Ли Мүжин хариулав. Тэрээр дүүгийнхээ занг сайн мэднэ. Баян айлын ирхүү гэж дуудуулахыг үзэн яддаг хэрнээ үргэлж гэр бүлийнхээ нэр нөлөөгөөр л амьд үлддэг. Бусдад өөрийгөө батлах гэж хитрхи яарснаасаа болж энэ удаад ч гэсэн хүн хүч дутмаг байхад тусламж дуудлаггүйгээр шүү юун тосхон руу дайрсан. Хэрв Шэни байгаагүй бол энэ баг тэр чигтээ сүрэх байр. Одоо амьд зүгээр л хідэн ясн хугарсан байгааг нь аз гэж бодох хэрэгтэй. Залуу эзэнтэн уг нь овоо томоожод байсан юм. Гэтэл өнөөх байнга өрсөлддөг фан хүн нь
ерөнхий командлагчийн шав болж дараа нь Бай Юн хотод бас нэг цочролд орсноос болоод л ингэж яарч алдаа гаргалаа да. Химэн Ли Шаваар урд алхах Шэн Игийн нуруу руу хяламхийн шивнэв. Ли Шаваар дотроо бодохдоо энэ Шэн Ич үнэхээр аймаар хүн юм. Фан хүн ядуу зүдүү амьдралаас гарч ирээд өөрийн хүчээр хаш шингэн төвшний чөтгөр алж командлагчийн шав болсон. Гэтэл энэ Шэн И түүнээс хамаагүй доогуур төвшөнд байж ядарсан байсан ч гэсэн хаш шингэн төвшний сүүлийн шатны савдгийг алчглаа. Түүний энэ амжилт Фан хүнөөс ч илүү аимшигтай сонсогдож байна гэж гайхан биширч байлаа. Ли Шаваар хүн шахахтай хүмүүсээ дагуулan имжиг рүү явсны дараа Ли Мужин инээмсэгийн замыг заав. За Шэн дарга, одоо шагналаа авах цаг боллоо. Тэдний гадаад хэргийн танхим руу алхахад Шэн Игийн хурцнаас нэвчих өтгөн цусан үнрийг мэдэрсэн хуйгууд бүгд хүндэтгэлтэйгээр замыг нь тавьж өгөн бахархсан харцаар харцааж байлаа. Нэгэн хоёр үүлэн хээтэй ахмад хүртэл михий ясалж ялалт байгуулж ирсэнд баяр хүргэе гэлээ. Шэн И ийм олон хүний хүндэтгэлтэй харцанд бар зэрэг эвгүүцэж зүгээр л толгой дохиод дотогш орлоо. Танхим дотор талжуугаар модон зангууны ард нэг эрэгтэй эмэгтэй хоёр ажигтан сууж байв. Тэдний хар дүрмт хугацсан дээр догшин чон биш, харин хурц харцтай алтан бүргэд оястай байлаа. Энэ бол дотоод багийнхны тэмдэг юм. Дотоод багийнхан хэдий гадуур тулаан хийдэггүй ч гарал угсаа өндөртэй язгууртан хүмүүс байдгаараа онцлогтой. Ли Мужин тэдэнд шүү юн тосгоноос агчирсан тайлангаа өгч хэлв. Өмнө нь явсан хойгууд бүгд үхсэн байна. Хаш шингэн төвшний чөтгөр байсныг устгасан. Тайлан авсан дотоод багийн нэмэгтэй царайнд үхсэн хойгуудыг өрөвдөх ямар ч шинж гарсангүй. Харин ч Ли ах дүүсийг таньж бэлдуучлан инээмсэглээд хэлв. Өө, Ли шинхэн дарга одоо тушаал дэвшгэнэ. Дараа уулзахдаа би эзэнтэй гэж дуудах хэрэг гархан дээ. Энэ үгийг сонссон гадаад багийн хідэн хойгууд тэднийг зэвүүцэн харсан ч дуугарч зүрхэлсэнгүй гараад явчихав. Ли Мужин түүний нязун үгэнд хариу барьсангүй. Тайлангаа сайн уншаарай гэж хүйтнэр хэлв. Нөгөө эрэгтэй ажилтан тайлан гүйлж хараад гайхам уулга алдав. Тэргүүн гавьяг. Шэн И гэж үү? Багийн ахлагч биш, доод тушаалын хүн тэргүүн гавьяа өн гэдэг маш ховор үзэгдэл. Тэр тусмаа Ли Шинханд тушаал дэвшгэд яг нэг тэргүүн гавьяа дутуу байхад шүү. Тэр цааш нь уншаад нүд нь бүрж томорч устгасан чөтгөр нь олын савдаг гинэ гэд Ли Мужингийн ард чимээгүй зогсох залуу руу сая л нэг анхаарал хандуулав. Дотоод багийн ажигтан Шэн Иг ямар нэгэн тулааны урдгийн том гэр бүлээс Ли Шинханд туслуулахаар ирсэн өндөр түвшний мастер байна гэж андуурч хүндэтгэлтэйгээр асуулаа. Дүүгийн хүчээ нуух чадвар үнэхээр гайхалтай юм а. Дүрмийн дагуу тушаал нэг шат ахих ёстой. Шагнавчд нь тулааны эрдэм ах уу? Эсвэл энэ тан ах уу? Шэн И урагшныг алхаад шууд л салхи аянгад нар хайлуулагч судар хэрэгтэй байна гэлээ. Энэ үгийг сонсоод лангууны ард байсан хоёр ажигтны царай хөшиж орхив. Энэ судрыг нэхэж байна гэдэг чинь тэр үнэхээр дөнгөж анхан шаттай хүн байсан хэрэг үү? Хаш шингэн төвшний чөтгөр алж тэргүүн гавьяа авсан хүн нь анхан шатны тулаанч байх гэж. Ямар гээчин аимшигтай арын хаалгатай хүн болоод бүхэл бүтэн Ли гэр бүлийн гавьяаг ганцаараа авч байна. Тэд Шэн Иг маш том арын хаалгатай язгууртан хүн байна гэж бүр мэдхэд яаран дотогш орцгов. Удалгүй тэд шин дүрмд хувцс, бэлэн хууж битсэн ном, бас нэг сав юм агчран ширээн дээр тавилаа. Хуучин хувцаа тайлаад үлдээчих. Манай хүмүүс угаагаад өгнө. Номыг ч гэсэн таныг ядраахгүй гэж бид өөрсдөө хуулаад биччихлээ. Бас шинээр орж ирсэн хүмүүст өгдөг 10 жилийн эмийн усыг та хэрэглэхгүй байх гээд. Үүнийг шууд дотоод хүч цуглуулдаг имээр сольчихлоо шүү. Химэн эмэгтэй ажилтан яг л зарц шиг бүхэлдсэн. Эрэгтэй ажилтан нь ханцуунасаа дахин нэг сав юм гаргаж ирээд. Энэ бол төрийнх. Харин энэ бол миний хувьяасаа танд өгч байгаа жижигхэн бэлэг юм шүү гэж бялдуучлаа. Ли Мужин харцаа буруулан цааш харав. Шэн И ширээн дээрх зүйлсээс ном болон өөрт ногдох имэйл аваад илүү өгсөн имийг нь орхин хэлв. Сайхан сэтгэлд тань баярлалаа. Харин бэлэг хэрэггүй. Тэр эргэж харалгүй гараад явчихав. Огтхон ч ихэрхсэн шинжгүй боловч хинтээж орооцолдохыг хүсэхгүй байгаа нь илт байлаа. Ли Мужин араас нь даран гарч ирээд инээмсэглэн асуув.
Чи Чинжоогийн язгууртнуудтай холбогдохоос ингэтлээ зогт тийм үү? Шин ий зогсоод эргэж харан тайвнаар хариулв. Та нарын таних тал, арын хаалгах хэрэгтэй үедээ амарч гисэн. Дараа нь миний овгийг хий болгож солихуй гэхээс айж байна. Ховц сугааж өгөх, ном хуулж өгөх, бүр авах ёстой эмийг нь үнэтэй эмээр сольж өгөх гээд. Арын хаалгатай хүний бүх жижиг сажиг зүйлийг өмнөөс нь хийж өгдөг бичигдээгүй хууль энд үйлчиж байв. Гэхдээ хизээд үнгүй бяцлаг хулганы хавханд л байдаг шүү дээ. Альваа зүйл үргэлж төлөөстэй байдаг. Юун сүртэй юм бэ? Ийм үжин нүдэ ирмээ тоглом хийв. Ви шинхний хийснээр бол манай хамгаалагч болоод дүүтэй минь гэрлэгч юм билүү. Тэгвэл чи үнэхээр нэг гэр бүл болно шүү дээ. Шэний түн рүү ноцтойгоор ширтэн. Эртхэн заагаа ялгасан дээр байхаа гэлээ. Өө туртай антин. Лим үжин гараа савлан төрүүлж алхаад хэлв. Явцгаая. Би чамд байрлах газрыг чинь зааж өгье. Бусад маань эмнэлэг твтэж байгаа болохоор чи хэсэгтэл ганцаараа амьдрах байх та. Тэрээр эрбэж харан хоширнох мэт хэлсэн боловч түүний нүд нь ямар нэгэн зүйл сэдэж байгаа мэт нарийсан байлаа. Ийм үжин урд нь алхангаа гүн бодолд агтжээ. Түүний дүү Ли Шинхэн хэдий салан задгай зантайч хүнийг таних нүдтэй болох нь шүү юун тосгонд болсон явдлаар батлагдлаа. Дүүн Шэн Ийг өөрийн болгохын тулд шууд л ирэх мэдэл ихнэр амлаж мөөхөрсөн бол ийм үжингийн арга барил тис өөр байр. Тэрээр эхлээд Шэн Ий шиг ядуу гаралтай гоц авьяаснуудын баян айлаас болгоомжллыг арилгахыг хичээнэ. Өөрийгөө энгийн хээгүү нэгэн мэт харуулж найз нөхөд шиг дотносон. Дараа нь язгууртан гэр бүлийн давуу эрхийг аажмаар мэдрүүлнэ. Тэгээд Шэн Ий тэрхүү хөнгөлөгтүүдэд дасаад эхэлмэгц хүссэн хүсээгүй бусдын нүдэнд Yi гэр бүлийн хүн гэсэн шошготой болох байлаа. Шинжоогийн язгууртнууд ачийг ачаар хариулдаг бичигдээгүй хуультай. Yi мүжин өчигдөр амийг нь аварсанд чин сэтгэлээсээ талархсан. Тиймээс Шэн Ийг хааш шингэн төвшний орбилд хүрэх хүртэлх бүх им тан зардлыг Yi гэр бүл бүрэн даахад бэлэн байр. Мэдээж үүнийхээ хариуд түүнийг өөрийн гарын хүн болгох хүсэл нь ч давхар оршиж байлаа. Энэ бол баян айлын хүүхдүүдийн ясанд нь шингэсэн төрөлхийн зан юм. Гэтэл Шэний анхнаасаа л түүний санааг ойлгож, шуудхан ээлдгээр татгалцсан нь Ли мүжин гайхшруулв. Ямар зөрүүд бардан хүн бэ? Ийм хүчтэй ард талгүйгээр Чинжууд ганцаараа яаж хөлөө олно гэж бодоовэ. Химэн Ли мүжин дотроо толгой сэгсэрлээ. Фан хүн гэхэд л Шэн Ийтэй ижил ядуу гаралтайч олон жил эмийн усанд орж байж арайхийн хааш шингэн төвшөнд хүрсэн. Тэгээд ч ерөнхий командлагчийн шав болохын тулд хааш шингэн төвшний сүүлийн шатны чөтгөртэй үхэх сэххээ үзэн тулалдаж золтойд өгчгээгүй шүү дээ. Хэрэг үхсэн бол хинч түүнийг дурсахгүй л байх байсан. Шэн Ийг яг тэр замаар явна гэвэл бүдэх хэсэг нь маш эргэлзээтэй. За энд түр байрлаж бай. Хэрэгтэй зүйл гарвал хэлээрэй гэж Ли мүжин 8 өрөөтэй хашааны үүдэнд ирээд ившээлгэн гараа даллаад яваад өглөө. Шэн Ий хашаанд орж нэг өрөө сонгоод худгийн усаар биеэ сайтар угааж цэвэрлэлээ. Цэвэрхэн шин дүрмд тогтцоо өмсөөд ханцуй дээрх 2 үүлэн хээгээ харан сув. Хөгшин юугийн хийснээр бол 2 хээтэй хүний сарын цалин 200 лам мөнгө байдаг гин. Гэхдээ цалиндаас илүүтэйгээр сар бүр олгодог энэ тань нь жинхэнэ үн цэнтэй зүйл юм. 200 лангаар жирийн хүн бол хангалттай сайхан амьдрна. Шэний бодлоо төгдрүүлж өнөөх Чинжоо мужид шилдэг гурхт ордог гих салхи аянгад нар хайлуудагт судрыг гаргаж ирнэ. Нүд нь гэрэлтлээ. Номыг нээхэд хуудас бүрийн доор өмнөх хүмүүсийн тэмдэглэл, тайлбарыг нямбайлан бичсэн байв. Энэ нь Шэн Ийгийн хувьд анх удаа бүрэн ойлгож уншиж чадсан тулааны ном байлаа. Тэр шууд системээ ашиглахын оронд эхлээд номоо бүтэн уншиж ойлгохыг хичээв. Ингүүл систем дээр үрэх насыг хэмнэх боломжтой шүү дээ. Цусны энергийг ашиглан биедэх цэгүүдийг холбож махан биеэ 100 мэт болгон дотоод хийг хайлуулан боловсруулах. Шэний өмнө маш их нас шатааж байж дөнгөж хэдхэн дусал артын шингэн буюу хааш шингэн гаргаж авч байснаа саналаа. Харин энэ судар бол тэрхүү үйл явцыг хурдсгах арга байр. Хүний бие нийт 362 цэгтэй бөгөөд 12 гол артан цэгийг хасвал 350 цэг үлдэнэ. Тэр цэгүүдийг хооронд нь холбож биеэ 100 мэт болгохыг энэ эрдэм зааж байв. Муухан эрдэмүүд 70 орчим цэг холбодог бол дундаж нь 150. Харин энэ судар бол 270 цэгийг холбодог дээдийн дээд эрдэм ажээ.
Хэдий чинээ олон цэг холбогдно, төдий чинээ галан хүчтэй байж дотоод хүчийг хааш шингэн болгон хувиргах хурд нь нэмэгдэх юм. Хэрв энэ судар гадуур байсан бол бүхэл бүтэн гэр бүлээрээ хядуулан байж булаацалдах үнэт зүйл байлаа. Номын хамгийн сүүлийн хуудсанд бусдад зөвшөөрөлгүй заавал 90 сурвалжлах чөтгөрүүдийн жагсаалтд орж цаазлагдана гэж улаанаар бичсэн байр. Шэний номоо хаагаад системээ нээлээ. Хаш шингэн, салхи, аянгатнаар, хайлуулагч судар. Анхан шат хүрээгүй. Үлдсэн чөтгөрийн нас 1500 жил. Нэгтгэх боломжтой. Асар их чөтгөрийн нас систем рүү урсан орлоо. Эхний жил. Та цусны энерги ашиглан биеийн цэгүүдэд холбохыг оролдов. 2 дахь жил. Цусны энерги чинь дутагдж эхэлсэн тул та өмнө сурсан салхи аянгат хуйлмлын эхний хэсгийг дахин ашиглан биеийн хүчээ сэргээв. 7 дахь жил. Та энэ эрдмийн мөн чанарыг сайн ойлгосон ч пуршлар дутаж байв. Гэсэн ч 76 цэгийг амжилттай холболоо. 13 дахь жил. Та улам туршлагачиж, ямар ч алдаа гаргалгүйгээр 190 цэгийг холбож, биедээ 100-ны хэлбэрийг бүрдүүлж эхлэв. 17 дахь жил. Таны цус буцлах мэт болж, 100 ажиллаж эхэллээ. Биетих хийн энерги гадагшлахыг оролцсон ч төгс хийцтэй 100 түүнийг түгжин барив. 20 дугаар жил. Та амьсгалын дасгал хийнгээ дотоод хийгээ боловсруулж 12 алтан цэгийнхээ хоёрыг нь хаш шингэнээр дүүрэглээ. Шэний нас оруулахаа зогсов. Өмнө нь тэр ямар ч арга барилгүйгээр 135 жил зарцуулж байж дөнгөж хагас цэгийг л хаш шингэнээр дүүргэж байсан. Гэтэл энэ эрдмийг ашиглаад ердөө 3 жилийн дотор 2 цэгийг дүүргэжээ. Хурд нь бараг 200 дахин нэмэгдсэн байлаа. Гэхдээ л хангалттай биш байв. Ямар ч гоц авьяастан байсан гэсэн энэ эрдмээр цэгүүдийг холбох хугацаа нь л өөр болохоос хаш шингэн боловсруулах хурд нь ижил байх ёстой. Хэрв ингэж тооцвол хаш шингэн түвшний ихэнх шатанд хүрэхэд дор хаяж 18 жил шаардагдахаар байв. Энэ нь бусад гоц авьяаснуудтай харьцуулахад хэтэрхий удаан байлаа. Шэний өөрөөсөө үнэгний цөм болон загсны 2 чөтгөрийн цөмийг гаргаж ирэв. Тэр дахин системээ ажилуулж тэдгээр цөмүүдийг дарааллан амандаа хийлээ. Шэний үнэг болон загсны чөтгөрийн цөмийг амандаа хийлээ. Систем дээрх бичиг хурдтайгаар урсаж эхлэв. 20 дугаар жил. Та үнгэн чөтгөрийн цөмийг шингээж бясалгын хурдаа нэмэгдүүлв. 23 дахь жил. Үнэгний цөм дуусахад та луугийн цөмийг залглаа. 24 дахь жил. Та хаш шингэн луугийн хүч эрдмийг олж авлаа. 27 дахь жил. 12 алтан цэг дүүрч хаш шингэн таны хийн далайд хөрөмтлөгдөн. Та хаш шингэн түвшний ихэнх шатанд хүрч салхи аянгат нар хайлуулагч судар бага шатанд оров. Шэний гүнзгий амьсгаахан нүдэ нээлээ. Зөвхөн цэвшүүлээгүй чөтгөрийн цөм ашиглаад л хугацааг дахин тал хувиар багасгаж чадсандаа тэр дотроо ихэд баяртай байв. Түүний нүдний өмнө алтан шаргал өнгөтэй өдхөн хаш шингэн мэлтэрзэн харагдах бөгөөд түүнээс ялгарх хүч өмнөхөөсөө 10 дахин илүү хүчтэй, илүү нягт болсон байлаа. Энэ бол жинхэнэ тулаанд бодит аллаг үлдэх хүч юм. Гэхдээ үүнээс ч илүү нэг зүйлд түүний анхаарлыг татлаа. Тэр гараа атгаж үзтэл би нэг л хачин, яг л өөрийнх нь биш юм шиг санагдав. Энэ мэдрэмж өмнө нь анхан шатны оргилд хүрэхэд мэдрэгдэж байсан ч энэ удаад хамаагүй хүчтэй байлаа. Тэр системээ дахин нээж харвал шин тайлбар гарч ирэв. Хаш шингэн, луугийн хүч. Хүмүүн биед луу мангасын хүчийг тээх. Энэхүү товчхон тайлбарыг уншаад Шэнигийн амьсгал түргслээ. Тэр аврах том луу мангас хүнд шарахтай байсан мөртлөө Шэнигийн алтан нарны 8 эрдний бие хамгаалалтыг яг л цаас шиг урж байсан шүү дээ. Мөн 40 жилийн насаа шатааж гаргасан цусан элдний борооны 9 давлгаар тисэж гарсан тийм аимшигт махан биетэй амьтан. Гэтэл одоо тэрхүү аврах луугийн байгалийн төрхийн хүч чадал нь Шэнигийн энэ жижигхэн хүний биед бүрэн шингэсэн байлаа. Чинжөө мужид махан биеэ хатууруулахдаа хамгийн шилдэгт ордог алтан очиртын сургуулийн эрдэн хүртэл энэ байгалийн төрөлхийн зуугийн хүчний хажууд юу ч биш болохыг тэр мэдэрлээ. Үнэхээр гайхалтай. Шэни сүүлийн загсан чөтгөрийн цөмийг авах гэж гараа сунгахдаа яг л савхаар самрын яс чимхэх гэж байгаа мэт маш болгоомжтой хөдөлж байв. Энэ асар их шинэ хүчийг бүрэн удирдах суухын тулд түүнд дор хаяж хэд хоногийн хугацаа хэрэгтэй байлаа. Тэрээр загсны цөмийг амандаа хийгээд
дахин систем рүүгээ нас оруулж эхлэв. Эхний жил загасны цүмийг шингээж эхлэв. Дөрөвдөх жил загасны цүмний хүч дуусав. Та шинэ эрдэм олж авсангүй. Гэхдээ усан цэлэх чадвар чинь эрс сайжирлаа. 6 дахь жил хаш шингэн хальж таны суудыг тэлж эхэллээ. Та хаш шингэн түвшний дунд шатанд хүрч судар дунд шатад оров. 79 дахь жил та тасралтгүйгээр орчлонгийн энергийг сорж ясаа хатууруулж эхлэв. 203 дахь жил таны яс хаш мэд тунгалаг болж та хаш шингэн түвшний сүүлийн шатанд хүрч судар их шатад оров. 326 дахь жил хаш шингэн дотор эргэтнүүдийг чинь угааж таны бие тэр чигтээ жинхэнэ эм мэд англиун үнэр ялгаруулж эхлэв. 582 дахь жил таны судсаар гүөх цусанд хүртэл алтан туяаг гэрэлтэж эхлэв. Та одоо чөтгөрүүдийн арааны шүлсийг гоожуулах жинхэнэ эм байхаа болж бүх хүч энерги хойндоо нуугдсан элд мэд дотроо бүрэн нууж чаддаг боллоо. Систем хаш шингэн түвшний оргилд хүрв. Шэний нүдэ анин бие мэдэрлээ. Түүний доторх алтан шаргал хаш шингэн зөвхөн хийн далайд төвлөрөхөө болж бүх биеэр нь яс, цус, дотор эрхтэнгээд хаа сайгүй шууган гүйж байв. Үлдсэн хувийн нас 296 жил. Үлдсэн чөтгөрийн нас 891 жил. 582 жил. Загас луу хоёрын цөмний тусламжтайгаар хурцгаад ч ийм их хугацаа шаардагджээ. Хэрв эдгээр цөмүүд байгаагүй бол энэ судраар хаш шингэн түвшний орбилд хүрэхийн тулд хүн дор хаяж 1000 гаруй жил амьдрах хэрэгтэй болох нь. Ямар ч гуц авьяастай хүн 1000 жил амьдрч чадахгүй шүү дээ. Тиймээс л хүний ертөнцид хаш шингэн түвшний орбилд хүрсэн хүн маш цөөхөн байдаг аж. Гэхдээ л Шэнигийн энэ их хохирол огтхон ч харамсмааргүй байлаа. Тэр одоо жирийн хүнээс хамаагүй урт буюу бараг 300 жил амьдрах настай болсон. Хэрв тэр одоо ингээд бүх зүйлийг орхиод хаа нэгтээ ууланд очивол ямар ч өвчнгүүгээр дахиад 3 хүний амьдралаар амьдрах боломжтой. Гэхдээ энэ агуу хүчийг мэдэрсэн хүн яаж зүгээр л ууланд ногоо тариад сууж чадах вүлээ дээ? Дээшээ гарах тусам улам ихийг харж, улам их хүчийг эзэмшмээр санагддаг нь хүний төрлөх зан юм. Шэни одоо эзэмшиж буй бүх эрдэмүүдээ системээс гүйлгэн харлаа. Ясанд нэвтрэх барилт, цагаан сармагчин авраг могоон алхам, сусан нэлдний бороо, судас таслах луугийн баригт, шунхаа чон бузрыг устгагч, артан нарны 8 эрдэнийн бие. Бүгд төгс төвшөнд хүрсэн байв. Шунхаа чон элдний эрдэм нь маш хурц бөгөөд чөтгөрийн цусыг сорж идгээдэг давуу талтай ч аврах том чөтгөрийн эсрэг жоохон хүч дутдаг. Судас таслах эрдэм нь хүнийг ганцхан цахилтаар өхүүлдэгч заавал ойрын зайнаас тулдах шаардлагатай тул эрсдэл өндөртэй. Цусан элдний бороо бол хамгийн хүчирхэг дайрагтч гэлээ чөтгөрийн насыг асар ихээр шатаадаг. Харин одоо Шэнид хамгийн их хэрэгтэй байгаа зүйл бол алтан нарны 8 эрдэнийн бие эрдмийн дараагийн шат байлаа. Учир нь энэ эрдэм зөвхөн анхан шатных бол хааш шингэн төгшний тулаанд бараг л хэрэг болохоо болсон. Одоо түүнд луугийн хүч байгаа тул хэрв биеийн хамгаалалтаа улам сайжруулж чадвал тэр ойрын зайн тулаанд ямар ч чөтгөрөөс айхгүйгээр улаан гараараа махалдаж чадах болно.